За сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ дүү дасыг хэрхэн ашиглах вэ гэдгийг нэг өгүүлбэрээр үзүүлье. За ер нь хүмүүс дүү дасыг ашиглахдаа нэлээд холж утгаж буруу зөв асууж яриад байдаг. За тэгэхээр нэг өгүүлбэрээ бүгд харъя. За эхнийхтэр чи оюут юм уу эсвэл чи ажил хийд юм уу гэвэл та хэд маань яаж суугаарай? Дотроо бодоорой. За энэ өгүүлбэрийг одоо бүгд харъя. Are you a student or do you work? За ямар шалтгаан болвол яагаад ингэж хоёр нөхцлөөр ашиглагдваа гэдгийг бүгд харъя. Student буюу оюутан гэдэг маань нэр үг байх нь байна. За өгүүлбэр дээр харах юм бол work буюу ажил хийх гэсэн үйл үг байгаа учраас дүүгэлж хэлж байна. Тэгэхээр энэ ч юу юу хэлэх чинь тэгэхээр үйл үг байвал дүү дасыг ашиглаж асууж үгүйсгэн дүүлэг байхгүй бол MSR-ыг ашиглаж асууж үгүйсгэнэ. За тэгээд асуух хэлбэр дээрээ дүү дас маань дагуу дагвэ гэсэн нөхцөлийн үүрэгтэйгээр ашиглаж шүү гэдгээс анзаараарай. За тэгээд дахиад нэг хэлэхэд бол үйл үг байвал дүү дас, үйл үг байхгүй бол MSR-ыг ашигладаг байх нэ. За баярлалаа.